асуусан асуултаагаа холбогдуулж яг өнөөдөр ингээд шүүхийн ерхий зөвлөлийн шүүгч гишүүний 4 гишүүнийг сонгож байна. Түрүүн би асуултандаа өмнөх 4 гишүүн ер нь хэр сайн ажилласан бэ? Юу дүгнж байгаа вэ гэсэн ингээд хариулах олдохгүй байна л да. Ер нь цаашдаа бид нар хууль зүйн байнгаараа улсын их хурлаас томилогддог төрийн өндөр албан тушаалтнуудын энэ ажил хүлээлцэх процесс, энэ ажил хүлээлцэж байгаа үеийг асуудлыг бас ярмаар байгаа юм. Тухайн албан тушаалд 6 жил, 4 жил ажиллаа гэж та ямар ажил хийсэн бэ? Ямар ахиц дэвшил өөрчлөлт гаргасан юм бэ гэдэг юмыг сонсч иж. Тэгэхгүй зүгээр нэг сайд очиод л Монгол банкны захирлыг хүлээлцүүлждэг. Прокурор очиод ажлыг хүлээлцүүлждэг. Тэгээ яг юу хийсэн гэдгийг ерөөсөө ингээд шүүхийн ерхий зөвлөлийн шүүгч 4 гишүүн одоо өнөөдөр ингээд орон тооны 4 орных нь хүмүүс томилогдох гэж байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд энэ 4 юу хийв гэдэг асуудлыг бас энэ бид нэр шүүхийн тухай хуульд томилох асуудлын л аягүй сайн яриад байдаг. Буухж байгаа үеийн процесс нь ерөөсөө энэ хуульд огт тусгаагүй орхигдуулсан. Юу хийсэн? Тэгэл тэр 4 тэгэл ингээл сонгодол 4 жил ажиллаад ингээл яваад өгдөг. Тийм учраас бид нар бас энэ хуулиндаа сая Алтан уян гишүүн ирж байна. Хуулиндаас засаж залруулах юмнууд байгаа гэдэгтэй адилхан санал нэг байна. Бас энэ асуудлыг бас хөндөж цаашдаа бас хуулинд энэ талаар оруулж өгөх ёстой юм байлээ шүү. Тийм учраас энэ төрийн өндөр албан тушаалтнуудын эндээс хариуцлага харагдана. Зөвхөн одоо 2 албан тушаалтан ажиллаа хүлээлцэж байгаа юм шиг боловч энэний цаана асар том мэдээллийн асуудлууд байна. Ажлаа хэрхэн яаж хүлээлцэж байгын, хүлээлцхийн тэр процесс одоо зүгээр ингээд нэг тамга тэмдэг солилцсноор ингээд төрийн өндөр албан тушаалтнуудыг ингээд ажил хүлээлцүүлээд баймааргүй байна. Тэр одоо тооцоо судалгаа юмнууд нь юу байна гэдэг бүх юмнууд дээр нь одоо ажлыг ингээд албан ёсоор төрийн ажил шүү дээ энэ чинь. Төрийн ажил хүлээлцэж байгаа. Тийм учраас тэр болгоныг одоо хуулинд тусгаж ингэж наривчилж өгөх хэрэгцээ шаардлага байгаа юм байна гэдгийг бас одоо дараагийн хуулийн дээр бас анзаарч засаж залруулах хэрэгтэй байна гэдэг бас энэ бол одоо сайн зэрэг гишүүн бит хоёрын бас саналаа гэдгийг бас протокол тусгуулъя гэж ингэж бодож байна. За ингээд гишүүд